Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссаас 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Улсын хурлд ирүүлсэн Монгол Улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хууль зүйн байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хилцлээ. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлд заасны дагуу хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хилцэж холбогдох санал дүгнэлтээ хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Монгол Улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаар 25 дахь илтгэлийг судалгаа, тайлан, хян шинжилгээ, үнэлгээ, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл дүгнэлтэд үндэслэн иргэний эрүүл мэндэд хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийн хэрэгжилт, шүүх шинжилгээ ба хүний эрх, олон нийтийн мэдэх эрхийн төлөв байдал, хүний эрх хамгаалагчийн эрхийн хэрэгжилт, хүүхэд хамгааллын тогтолцооны анхаарах зарим асуудал, гендрийн эрх тэгш байдлыг хангахад эмэгтэйчүүдэд тулгамдж буй асуудал зэрэг 6 бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэсэн талаарх танилцуулгыг байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссийн дарга дугрын сүнжид танилцуулсан болно. Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хилцэх үед Улсын их хурлын гишүүн сайн зориг, шүүх шинжилгээ ба хүний эрхийн асуудлын хүрээнд шүүх шинжилгээний байгууллагын албан хаагчдын ажлын байрны нөхцөл байдал, цогц садгалах зориултын тоног төхөөрөмжийн хүрэлцээ, шинжилгээний талаар олон нийтийн мэдэх эрх хангагдаж байгаа эсэх, тогтолцооны хувьд хүүхдийн эрхийг хамгаалах хүрээнд анхаарах асуудлын талаар Улсын их хурлын гишүүн Цэнгүүн яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийн хүрээнд Монгол Улсад 2024 онд бүртгэгдсэн аврах боломжтой нас баралтын тоо мэдээллийн талаар Улсын хурлын гишүүн Баасан Жаргал шүүх шинжилгээний байгууллагын өнөөгийн нөхцөл байдал хүүхэд шүүх шинжилгээнд орж байгаа тохиолдолд тусгай нөхцөл шаардлага тавигддаг бөгөөд нийслэл орон нутгийн хувьд уг шаардлага хэрхэн хангагддаг талаар шүүх шинжилгээний дүгнэлт нотлох баримтын хүрээнд шаардлага хангаж байгаа эсэх хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөлт, тайлагналт, хяналтад хүүхдийн оролцоог хангаж байгаа эсэх өмнөх оны Улсын хурлын тогтоолд туссан боловч биелэгдээгүй асуудлуудын талаар тус асуулт асууж хариулт авсан. Байнгын хорооны хуралдаанаар Улсын хурлын гишүүн сайн зориг, шүүх шинжилгээний байгууллагын албан хаагчдын үйл ажиллагаанд шаардлагадах зориултын тоног төхөөрөмжийн шинжилгээг бодлогын түвшинд анхаарах, Монгол Улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх илтгэлийг хилцэхэд засгийн газрын гишүүд холбогдох төрийн байгууллагын төлөөлөл хуралдаанд заавал оролцдог байх, хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайлан, хүний эрхийн тайлан илтгэлтэй уялдуулж сонсдог болох, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд илтгэл хилцэх дэгийг наривчлан зохицуулах талаар Улсын их хурлын гишүүн Баасан Жаргал Монгол Улсын ерөнхий сайдын аймаг орон нутгийн удирдлагуудыг томилохдоо хийх гэрээнд хүүхэд хамгааллын асуудлыг тусгаж шалгуур үзүүлэлт боловсруулж оруулах санал гаргаж байгаа талаар тус үг хэлсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115-ын 5 дахь хэсэгт энэ хуулийн 115-ын 2-ын 3, 115-ын 2-ын 15 заасан илтгэл тайлан холбогдох байнгын хороо нэгдсэн хуралдаанд заавал танилцуулах бөгөөд бусад тайлан илтгэл мэдээллийг холбогдох байнгын хороо хилцээж шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд танилцуулж болно гэж заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. Монгол Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улс дахь хүний эрх хэрэгчлөөний байдлын талаарх хүний эрхийн үндэсний комиссийн 25 дахь илтгэлийг хилцсэн талаарх хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээсээ хүсье анхаарал тавьсанд баярлалаа.